хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хүний эрхийн өрөө подкаст. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний эрхийн өрөө подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү подкастыг та бүхэнд хүрэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахын дэмжих үйлчилгээ болон тэдэнд зориулсан нөхөн сэргийх үйлчлэгийн талаар ярилцсан. Тэгэхээр эдгээр үйлчилгээний хүрээнд бид юу гэж ойлгох вэ? Манай улсад аль зэрэг төвшөнд хэрэгжиж байна? Хэрэгжилт нь ямар байгаа талаар бид нэр ингээд ярилцах юм аа. За эхлээд ярилцлага эхлэхээс өмнө жочтой танилцуулъя. За миний зүүн гар талд Монгол Улсын ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ундрах баяр, баруун гар талд маань хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Оюнбаатар нар жочноор оролцож байна. За та бүхэнд өнөөдөр мэдээг хүргэе. За түрүү ярьсан. Эхлээд бие даан амьдрахыг дэмжих үйлчлэгийн талаар ярив. Энэ маань ер нь ямар үйлчлэгээ вэ? Монгол улсад аль зэрэг төвшөнд хэрэгжиж байгаа талаар Ундрах баяр зөвлөхөөс яриага эхлэе. Бие даан амьдрах хэрэг гэдэг. Тэгээ ер нь Монгол улсад ямар төвшөнд хэрэгжиж байгаа вэ гэд ярихын өмнө эхлээд энэ юу гэсэн ямар үйлчлэгээ юм бэ те? Юуг зорьсон эзэн гэсэн ингэж ярил бас их зүгээр юм болов. За. Ер нь зүгээр энэ нөгөө олон улсад ялангуяа те Америкт ингээд ихэлсэн нэг эрхийн төлөөх олон хөтөлбөрүүд байдаг шүү дээ. Харуудын эрхийн төлөө ч юм уу, эмэгтэйчүүдийн эрхийн гэл ингээл олон. Тэрний араас дагсан олон эрхүүд дотор нөгөө хөгжимшээлт иргэдэд өөрсдийнх нөгөө нийгмийн оролцоогоо хангахын төлөө. Тэгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөхийн төлөө тэмцлийн үр дүн. Тэр ингээд Америкаас эхэлсэн хөтөлбөр маань ингээд дэлхийн бусад хөгжимшээлт иргэд томоохон улс орнуудын юмд ингээд хамрахтаа дагсан олон хөтөлбөрүүдийн нэг хэлбэр нь болж явсан юм байл л дээ. Тэгээ анх Эд Робертс гэдэг нэг хүн хэлбэрийн хөгжимшээлтэй. За ер нь бүр тодорхой юм 30-аас бололтой нэг хүн анх асрамжийн төвд ингээд амьдардаг байгаад тэр нь тэгтээ бусдын адилхан амьдралд хүний биеийг бол төрчөөд бусдын адилхан ингээд нэг амьдрал дээр байх зовлон бэрхшээлтэй аз жаргал бүх зүйлийг л ингээд эдлэх ёстой, хүртэх ёстой гэдэг зорилгоор л оюутан болох ёстой юм байна те. Бусдын дунд амьдрах ёстой юм байна. Дандаа насаараа нэг өрөөнд зөвхөн ингээд халамжлагдаад хоол эзэн эрхийг те хизээ намаа хэнийг хүн гаргахыг хүлээж амьдрахыг хүсэхгүйгээр эхэлсэн л тэр нэг түүхээс л ихтэй юм хэлээ л дээ. За Аз руугаа орж ирэхдээ Япон хэл эхлүүлсэн. Тэгээ энийг яг хуу Япон бол мэдээж нийгмийн хамгааллын олон хэлбэрийн тогтолцоо байсан ч гэсэн нэг хөдөлгөөн хүч төрсөн гэж үздэг юм л. Тэг сонио тэр нь өнөөж гисэн баг Монголд ер нь явагдаад байгаа процесстэй хийжлээ. Аав шибагийн хөдөлгөөн гэж ярьдаг. Нэг удаа нэг ээж нэлийн хүн хэлбэрийн хөгжимшүүлтэй хүүхэдтэй охинтой. Тэгээд охиноо өөрөө үгүй хийсэн нэг асуудал үүссэн. 1970-аад. Тэгээд ээжийн хэрэг ингээд шүүх цагдаа дээр очиод ингээд очихдоо шүүхийн процесс явуулж байгаа. Сүүлд нөгөө шүүх шийдвэрлэхдээ юу шийдсэн бэ гэхээр тэр ээжийг цагаатах нь гэхүү. Ямар нэг мэдлэг шийдэх юм. Тий. Тэгээ яагаад вэ гэдэг асуудал үүссэн юм л. Яагаад вэ гэвэл ээж хэлсэн юм байна л. Би өөрөө ингээд урт наслахгүй одоо хүн дэлбэрийн өвчтөй хүн. За миний охин бол хүн дэлбэрийн хөгжимшөлтэй хүүхэд. Би яагаад хүүхдээ үгүй хэлсэн бэ гэхээр хоёр шалтгаан байсан. Нэгдүгürt нь би өөрөө удахгүй юм чинь. Нөгөө талд миний охин цаашдаа амьдрахад энэ хэцүү нийгэмд ийм хүн дэлбэрийн хөгжимшөлтэй хүн амьдрахтай нөхцөл байхгүй. Маш их ялгуурлагдана тий нийгмийн одоо хамгийн сүүлийн түвшинд ингээд үзэгддэг ийм орчин цагийн ийм бодлогын үед бол би хүүхдээ ийм хэцүү нийгэмд үлдээгээд явах хүсэхгүй. Хэцүү утгатай юм хэлслээ л да. Тэгээ шүүх энэ дээр нүцлээд ер нь аргагүй байдал гэж үзээд цагаатгсан нэг ийм асуудал үүссэн юм л л дээ ер нь маш товчхон ярих юм л. Энэ дээр нөгөө нэг асрамжийн төвд байдаг ч юм уу эсвэл хүн дэлбэрийн хөгжимшөлтэй хүмүүс бас ингээд босч ирсэн. Яагаад юм бэ? Би ч нөгөө хүний биеийг бол төрчөөд саяны хэлдгээр ингээд энэ ээжийн асуудал үнэн. Тэгвэл төр яагаад энийг хүлээн зөвшөөрч байгаа? Ер нь яагаад хөгжимшөлтэй хүмүүсийг бусдын адилхан амьдрахад нь боломж нь олохгүйгээр заавал ингээд тусгаарлаж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт нь ер нь үнэхээр тийм боломж байхгүй юм бол одоо бүгдийг үгүй хийчих гэдэг утгатай нэг ийм том хөдөлгөөн ихсэн аав шибэгийн хөдөлгөөн гэж үздэг. Тэгээ энэ хөдөлгөөн ингээд явсаар хагаад саяны энэ одоо бие даан амьдрах гэдэг юм суурийг тавьж ирсэн юм байна л да. Хэдэн оны вэ? 70-аад оны дунд үе. Тэгээ энэ одоо явсаар хагаад юу болсон юм гэхээр хөгжимшөлтэй гэдэг зүйл маань ингээд хөдөлмөрлөх боломжгүй, амьдралд оролцох боломжгүй те. Ер нь хамгийн зөвхөн халамжлах хэсэг гэж хараад баах асрамжийн төв багийн болгоод тэндээ ингээд дүрм журмаар тий
цаг ингээ хязгаартаагаар ингээ амьдруулдаг. Тэгээ гэр бүлэн ч гэсэн хүлэн зөвшөөрсөн. Ер нь засаж гэсэн өөр арга байхгүй гэсэн боддгоор. Ингээд Япон нэг мэдсэн жил маш олон ийм асрамжийн төвүүд үүсээд тэр нь ер нь хөгжимшөлтөй хүний нүдээр харах юм бол зүгээр асрамж нэртэй шорон болоод хуурцлаа юм байна л да алстаа. А энийг эсэргүүцэх энд ингээд энэ буруу штэ би хүний биеийг олдорч бусдад адилхан байх хэрэгтэй. Хашааны гадаа амьдрах хэрэгтэй гэж бодож исэн юм төрцөл юм л л да. Ингээд явсаар гад 80 90 он ирээд 2000 онд бол одоо ер нь яг орчин үеийн бие даа амьдрахад нь дэмжих үйлчлэгээний суурийг тавьцал гэж үздэг. Нэг юм сонин одоо түүх байдаг юм л. За энийг нь явж байгаад 2006 онд сая батлагдсан хөгжимшөлтөй хүний эрхийн хуулийн дээр тухай конвенц дээр илүү их тухайлаад конвенцийн 19 дугаар зүйл ер нь хөгжимшөлтөй хүнийг институчлэх буюу ямар нэгэн байдлаар тусгаарлахгүйгээр бусдын адилхан амьдралд оролцуулаад амьдруулах ёстой. А тэрэнд нь шаардлагатай өөрчлөлтүүдийг бэрхшээлийн хэлбэрт нь онцлогтон тохируулаад хүний хэрэгцээ шаардлагыг нийцүүлээд үзүүлэх ёстой юм байна. Гэт нэг юм эрх зүйн орчинд хийгээс нь энийг нь улс орон болгон өөрийнхөө эрх зүйд нийцүүлэхдээ бие даа амьдрахад нь дэмжих үйлчлэгээ гэж яаж. Тэгээ манайх бол 2016 онд батлагдсан хөгжимшөлтөй хүний эрхийн хуулийн дээр уг нь бол тодорхой томьёолсон хуулийн 32 дугаар зүйл дээр хөгжимшөлтөй хүн бие дааж амьдрахад нь дэмжлэг үзүүлэх хувийн туслах үйлчлэгээ, зөвлөлтөнд туслах үйлчлэгээ. За өөр бусад одоо нөгөө хүч нохоо энэ гэдэг ингээд ярьдаг тийм бэрхшээлийн хэлбэр онцлогоос нь хамаарсан дэмжлэг үйлчлэгээ байна. За ийм үйлчлэгээнүүд байснаар энэ хүмүүс маань хэн нэгэн хүний хараанд бусаар өөрийнхөө шийдвэр сонголтын дээр үндэслээд амьдрах болцоог нь олгоно гэсэн юм утгатай. Одоо ингээд өшөө цаашаа дэлгэрээ яв. За нэг ийм яасан одоо ямар процесстэй явж байна гэх тийм. Одоо бол хамстай бол бүрэн төвшөнд хэрэгжээг байна. Хууль нь бол байгаа шүү дээ. Олон улс бол биднэрт зөвхөн туслах янз янзын юмараа л өгж байна. Одоо бол Монгол улсад яг юу гэж юм тэгэхээр туршилтын хэлбэрээр зааг ийм үйлчлэг үзүүлэхэд одоо яах вэ? Хөрөнгө санхүүг яаж шийдэх вэ? Дүрм журмыг яах вэ? Тэ? Хэн энд хамрагдах вэ? Хамруулахын тулд ямар одоо шалгуур тэ нэг асуумж юу авах вэ? Гэх мэтлэнгийн процесс юм явуулж байна гэж ойлгож байна. За тэгвэл туршилтын буюу процессын одоо эхлэлийн шатандаа л явж байгаа үйлчлэг гэж байна. Тэгэхээр саяны ярьсан ярианаас дүгнэлт хэлэх юм бол эхлээд тэр хөдөлгөөн маань явсаар агаад сүүлдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг одоо хүлээн зөвшөөрөх энэ хүмүүсийн нийгмийн оролцоог дэмжих зайлшгүй байх ёстой нийгмийн үйлчлэгээний төвшөнд эн чинь бүр конвенцийн хэмжээнд те хүлээн зөвшөөрөгдсөн улс орнууд хүлээн зөвшөөрөөд явж байгаа гэдэг. Тэгэхээр бид амьдрах үйлчлэгээ гэдэг за түрүү ярьсан манай хуулинд бол говийн туслах, зөвлөлтөнд туслах энэ төр гэдэг бас үйлчлэгээний дотор орсон үйлчлэгнээс нь ярьж байна те. Тэгэхээр одоо энэ хүрээнд бид нар бас нөгөө талаас нөхөн сэргээх үйлчлэгээ гэдэг бас энтэй хамтдагж өнөөдөр ярьж байгаа. Тэгэхээр нөхөн сэргээх үйлчлэгээ гэхээр Оянбатар юу гэж бодогдож байна? Энэ үйлчлэгийн талаар та нэг ямар үйлчлэгээ байдгийг гэдэг талаар бас танилцуулаач. Хүн онцгой сая бие даа амьдрах гэж ярьж байна. Тэгээ хүн ер нь нийгэмд өөрийн гэсэн байр суурь олохын тулд тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний чадвартай байх хэрэгтэй. Тодорхой дэмжлэгтэй байх хэрэгтэй. Одоо янз бүрийн үйлчлэгүүдээр тэр хүнийг нийгэмд оролцуулах асуудлыг дэмжих хэрэгтэй. Тэгээ энийг л бүхэлд нь багаас нь хийж одоо хэрэгжүүлэх тэр хүнийг чадвартай болгох, тэр хүнийг мэдлэгтэй болгох, тэр хүнийг дадалтай болгох, тэр хүнд одоо шаардлагадах олон хэрэгцээг нь олж тодорхойлоод тэнд нь одоо хариу үйлдэл үзүүлэх үйлчлэгүүдийг бий болох асуудлыг бүхэлд нь нөхөн сэргээх гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйлчлэгээ бол Монголд үнэхээр ингээд салангад явж ирсэн. 90 онд бид нэр асал зах зээл рүү шилжсэн тэр үедүүд хөгжмөлтэй хүнийг халамжийн загвараар, эрүүл мэндийн загвараар харддаг байсан үе. Тэгээд 95 онд халамжийн хууль батлагдаад 96 онд халамжийн тогтолцоо үүсч бий болсон. Тэгээд тэр маань одоо ингээд цаг үеэ дагаад одоо хөгжмөлтэй хүний эрхийг хангах гэхэд энэ тогтолцоо яг хэрэгтэй зүйлийг өгч чадж байна уу гэдэг дээр бас эргэж харах гайшгүй шаардлага байгаад байгаа юм. Гэх мэтлэнгээр бид нэр бүх үйлчлэгүүдээр тухайн хүнийг бусдаас хараат тусаар амьдралд өөрөө шийдвэр гаргаад бие даагаад явах энэ боломжийг хангахад энэ нөхөн сэргээх үйлчлэгээ гэдэг юм эхлээс нь бүр ингээд багаас нь эхлээд цогцоор нь үзүүлэх зайлшгүй шаардлагатай учраас одоо манайхан ингээд хууль санаачлаа явж байгаа зү тий. Онд хоёр гэрлээ баясгалан энэ
биелээ амьдрах нөхөн сэргээх тухай хуулийн төслийг одоо ингээд санаачлаа явж байгаа. Энэ нь өөрөө Монголын нийгэмд шинэ үйлчлэгүүд бий болох айгүй том хувь нэмэр зүйл л дээ. Тэгээ хууль батлах нь нэг хэрэг. Хуулийг нөгөө амьдрал хэвшил болгох, заншил болгох гэдэг чинь өөрөө соёл юм байна тий. Заншлуулаагүй хууль цаас болон үлдгээ гэсэн одоо нэг үг байдаг шүү дээ тий. Тэгэхээр ард түмэн ингээд бүгд за энэ хөгжлөнтэй хүмүүст бие даах хэрэгтэй байна. Хөгжлөнтэй хүмүүсийг багаас нь одоо нөхөн сэргээж чадварын сэргээх, нийгэм дэвшлэх байр суурийг бэхжүүлэх дээр янз бүрийн одоо боловсролын, хөтөлбөрийн, сэтгэл зүйн гэдэг янз бүрийн үйлчлэгүүд байх хэрэгтэй мэн гэдгийг бүр ясмахандаа тус ойлгоод тэрийг амьдралдаа хэвшил болгож заншил болгосон тохиолдолд бидүүдийн батлуулж байгаа батлуулсан хуулиуд хэрэгжих юм боломжтой бүрддэг юм байна л да. Нэмж хэлэхэд одоо ингээд нөгөө олон төрлийн үйлчлэгнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгтэй. Тэгжээж тэр үйлчлэгнүүдийг хүртэж авч ээж нийгмийн оролцоо нэмэгдэнэ гэдэг сая биетэй амьдрахын тухай ярьсан тийм. Тэгэхээр нөхөн сэргээх гэдэг маань бас л нөгөө түрүүний ярьсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд хүлээн зөвшөөрөгдсөн конвенцийн 26 дугаар зүйлээр л энэ үйлчлэгний тухайлан заагаад өгсөн. Тэгэхээр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд энэ нөхөн сэргээлт гэдэг маань бие даасан заалт болоод явж байгаа гэдэг чинь энэ маань эрхийн түвшинд авч үзэгдэж байгаа үйлчлэгээ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо хөгжлийн бэрхшээлтэй нөгөө боломж олгоно, тэгш боломж олгоно, эрхээ эдлэх боломжийг олгоно гэх тэрний маань суурь нь энэ үйлчлэгнүүд болж өгч идэг. Тэгэхээр нөхөн сэргээх үйлчлэгээ гэдгийг конвенцэд юугаар заасан бэ гэхлээр тухайн хөгжлийн бэрхшээлтэй болсны улмаас за нөгөө хөгжлийн бэрхшээл гэдгийг ахаад цааш нь явах юм бол нөгөө хүртээмжгүй орчин хүмүүсийн сөрөг хандлага бие эрхтний согог маань нэгдэн нийлээд тэр хүнд хөгжлийн бэрхшээл одоо хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хөгжлийн бэрхшээлтэй болсны улмаас тэр хүнд учраад байгаа тэр хязгаарлалт, саад бэрхшээлийг одоо боломжит дээд түвшинд нь сэргээх, нөхөх тэгээд улмаар нийгмийн харилцаанд оролцох тэр боломжийг бий болгож байгаа үйлчлэгийг хэлээд байгаа гэж конвенц заасан. Тэгээд энэ үйлчлэгээ маань сая Оянбаатарга хэлдгээр хөдөлмөрийн нөхөн сэргээл, боловсролын, нийгмийн, эрүүл мэндийн гэдэг чиглэлээр байна гэдгийг бол конвенц дээр ингээд тов тодорхой заагаад өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд манай улсын хувьд бол ер нь эрүүл мэндийн чиглэл нь илүү тий одоо нөхөн сэргэлт гэж ярихаар л эрүүл мэндийн үйлчлэгээ гэж бол ойлгох нь төгөөмөлөдөг. Тэгвэл энэ бол үгүй. Одоо би хараагүй боллоо. За хараагүй боллоо. Хүн ингээд мэдээж төрөлхийн ч хараагүй төлдөг, хожим монж хараагүй болно тий. Тэгэхэд би нөгөө хардаг байхдаа хийж чаддаг гэсэн тэр үйлдэлүүдийг хийж чадах байж шүү дээ. Явж чадгаа яаж, мэдээлэл авч чадгаа яаж, нөгөө гэр орондоо хоолундаа хийгээс ахуулаад тэгэхээр яг тэр бусдын хийдэг тэр үйлдэлүүдийг би өөрөө хараагүй ч гэсэн яаж хийх вэ? Энэ боломжтой төвшөнд яаж тэр алдагдсан боломжийг сэргээх вэ гэдэг тухайл асуудал байгаа юм. Тэгэхээр мэдээж хэрэг энэ бол бид нөгөө боломжит дээд төвшөнд гэж ярьж байгаа. Тэр хүнийг болол тэгээд аль болох одоо дээд төвшөнд нэг хүрд сэргэн мэдээж бас хийж чадахгүй юмуд байна шүү дээ. Тэгэх юм бол би тэр төвшөнд илүү одоо бид амьдрахыг дэмжиж байгаа тийм үйлчлэгнүүд орж ирдэг гэж ойлгодог. Зөв үү те? Яг тэгвэл би харахгүй болсон хоолой яг хийхийг сурчлаа. Цахилгаан хэрэгсэл бараад ажиллаа сурчлаа, мэдээлэл аваад сурчлаа. Гэтэл магадгүй би харахгүй улмаас одоо нэг хан турган дээр юм хадах ч юм уу те. Тиймэрхүү зүйлтэй ингээ харьцаар болох юм бол заримдаа ямар нэгэн бэрхшээлийн улмаас ганцаараа гадаа гарч чадахгүй байх юм бол магадгүй энэ тохиолдолд хувийн цэцлэгийн үйлчлэгээ орж ирэх ч юм уу те. Яг тэгвэл намайг бие даагаад тэр нийгэмд оролцох боломжийг маань бүрдүүлсэн үйлчлэгээнүүд бол хувийн бие амьдрах үйлчлэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо харилцан хамааралтай бие бинийгээ нөхөн энэ хоёр үйлчлэгийг авсны үндсэн дээр л бидний оролцоо ол дэмжигдэх гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол нөхөн зэрэг үйлчлэг ямар вэ нэг сая Оянбаатарх цогц заах хэрэгтэй бүр бага заах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд Оянбаатарх өчтөр нэг ярьжсэн шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ээж те одоо яах вэ гэд асууж ийн гэд. Тэгэхээр яг тэр үед өнөөдөр манад одоо та тийшээ яваа ийм үйлчлэгэнд хамрагдахаа гэдэг боломж маань хараахан бүрдэг байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тань дээр хүнд сэтгэл зүйн тэр нөхөн сэргэлт гэдэг юм аягүй чухал юм шиг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй болцлоо гэж сонссон аав ээж. Би одоо 93 онд аварт ороод гівгэнт хэвтэлд орсон. Тэгэхэд зөв зүгээр ажиллаа хийж явсан хүн хөгжлийн бэрхшээлтэй болцохоор сэтгэлийн амар их юм гутралд ордог. Тэр үед нь
яг энэ сэтгэл зүйн засах энэ ч бас нөхөн сургуулийн төрөл шүү дээ тийм. Тэрнтэй адилхан хөгжлийн бишрэлтэй хүүхдтэй болчлоо. Хүүхдийн хөгжлийн бишрэлтэй байна гэж сонссон аав ээж энэ шоконд ордог юм байна л тий. Тэгэхээр яах вэ? Хаашаа хандах вэ би гэхэд замын заадаг юм хэрэгтэй болдог байхгүй юу? Өөрөөр хэлбэл тосч авч үйлчлэх тэрийн үйлчлэлүүд бий болох хэрэгтэй хагаад байхгүй тий. Хөө наашаа өрөөдөр Америкт байдаг шүү дээ. Эцэг ихэд зөвлөгөө өгдөг тий. Хэрвээ чи хөгжлөнтэй хүүхдтэй болцвол хүүхдийнхээ төлөө юу хийх вэ гэдгийг зааж өгдөг юм төвүүд өгдөг тий. Яг тийм одоо юм Монголд дутагтаад байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь өөрөө нөгөө хүүхдтэй багаас нь хөгжүүлээд нийгэмд бэлтгэх нэг үүрэгтэй шүү дээ эцэг чинь тий. Гэтэл адилхан өөрөө шоконд орцохоор нөгөө хүүхдтэй лам хуурга бурхан шүтэн одоо аль сайн одоо эмч домч байна гэдэг ингээд явчихсан тий. Нөгөө хөгжүүлэхээс илүү нөгөө хүүхдтэй хөгжлийн бишрэлгүй болгохын төлөө явдаг ийм ажишгүй зөндөө байна л да. Тэгэхээр энийг бишээ хүүхдтэй болчлоо гэх юм бол энэ чинь нэгдүгээрт нь энтэйг эвлэх ёстой тий. Хоёрдугаарт нь сайжрах юм байна, шивэндээ үлдэх юм байна. Тийм учраас хүүхдтэй ийм юм байдлаар хөгжүүлэгдэх ийм угтах үйлчлэгэнд бас хэрэгтэй болгох. Тийм шүү дээ. Одоо нөгөө нэг энэ дотор чинь одоо эрүүл мэндийн талаас наваад үзэх юм бол нөгөө айл болох эрт үед нь илрүүлээд тэгээ эрт үед нь шаардлагатай үйлчлэгээ тусламжийг үзүүлчихвэл тэр хэл заслах хөдөлгөөний цэцлэгээ тий одоо эрүүл мэндийн талаас наваад үзвэл тэрийг айл болох багт нь өгчих юм бол бас тэр хүүхдэд одоо бусдад харилцах ч гэдэг юм уу өөрсдөө илэрхийлэх тэр боломж нэмэгдэнэ. Нөгөө нийгмийн гээд ярихаар одоо жишээлх юм бол одоо тэрэгцэртэй одоо нуруу нугасны гэмтэлтэй болчлаа гэж бодоход тэр хүмүүст хамгийн түрүүний ярьдгаар нөгөө сэтгэл зүйн үйлчлэгийг үзүүлэх магадгүй тэрэгцэрээ те одоо ашиглах тэр арга замыг зааж өгөх гэдэг ч юм уу өөрт нь байгаа тэр жоохон ч гэсэн боломжийг нь яаж илүү өргөн болгох вэ илүү бусад чадруудыг сэргээх вэ улмаар нөгөө нэг бусдын л нөгөө төр тутамтай хэвэн хийдэг тэр үйлдэлүүдийг хийх боломжийг бий болгох гэдэг шүү дээ. Энэ дэр ахаал хараг хүмүүстэй ингээд жишээ аваад ирэх юм бол гарч чадахгүй бол та таягтаа яаж бие даагаад явах юм бэ заагаад өгчдөг. Тэрийг ингээд 1 сар 2 сарын дотор заагаад өгөхөд цаашдаа тэр хүн бол бас тодорхой орчиндөө бие даагаад сурчих боломжтой бол явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө одоо туслах технологиудыг яаж ашиглах вэ гэдгийг заагаад өгчвөл бид нар мэдээлэл авах боломж нэмэгдэн ч гэдэг юм уу. Тэгэхээр яг ийм үйлчлэгнүүд байх юм бол бидний нийгмийн оролцоонд дэмжлэг болж байгаа. Харамсалтай нь манай улсад л энэ тогтолцоо төдийлөн бүрдээгүй л байна л да. Тэгэд энэ үйлчлэгнүүдийг авснаар хүмүүсийн нийгмийн оролцоо бүр нүдэнд харагдахгүй цаар бодиттой байдлаар өөрчлөгддөг. Одоо энэ дээр жишээлх юм бол арай бас нөгөө түрүүний ярьдгаар гуйл нь байна, суур нь байна, нөгөө бас туршилтууд хийгээд явж байгаа гэсэн. Энэ тал дээр яг энэ үйлчлэгийг авснаар хүний амьдралд гарч байгаа бодиттой жишээ гэсэн талаар өнөөдөр ирчээ болцооч. Би зүгээр ингээд одоо хөгжимшил дээрэгдэн салбарт ингээд ажиллах болсон бас нэг юм шалтгаантай ингээд нөгөө хүүсрүүнийг нь ялж явахгүй бидээ амьдрах тогтолцоо ингээд нөгөө үзэл авлаа судлаад ингээд орохын хэрээр маш том тогтолцоо маш ингээд үр дүнтэй эерэг нөлөө үзүүлэх юм систем гэдгийг ингээд ойлгоц учраас бүр илүү сонирхол татчихсан л дээ. Тэгэд нэг юм хэлчихээ нэг олон улсын хурал дээр яг энэ конвенцийн 19%-ийн бидээ амьдрахын төр нэг хүн судалгааныхаа төгөлд ялж байхдаа төгсгөлд нь хэлжсэн. Ер нь энэ хөгжимшил дээрэгдийн энэ салбарт нь ярих юм бол хувьсэл хийсэн том хувьсэл өөрчлөлтийг тавьсан ийм систем байсан гэдэг ингээд энэ хүний амин амьдралтай холбоотой. Тэрийг би эргээд өөрийнхөө ингээд Монгол дээр бодсон чинь ихэр тийм санагдчихсан. Яг гоо бид сая асууж ин ямар кейс байна гэдэг. Ер нь энэ хид хідэн эерэг үр дагуулах юм лээ. Одоо өнөө хүртэл нэг манайх хөгжимшилтэй хүнийг гэр бүлдэнд даалгадаг тогтолцоо хүчтэй шүү дээ. Хүчтэй ч яг сөөрөлж байгаа. Намайг хасарч хандах, халамжлах үүрэг нь гэр бүлийн хэн нэгэн гишүүнд ирээд тэрэнд улсаас нэг тодорхой хэмжээний итгэмж өгөөд ингээд явж байгаа систем шүү дээ. Тэгэхээр энэ юуг дагуулдаг юм гэхээр ундрах хоёр ингээд зөвхөн ингээд асруулагч болж хувираад манай ээж аав ах トゥ хэн нэгэн ингээд намайг асрагч болж хувираад ингээд битэр хамтдаа нийгмээс тасрах суурийг тавьж өгч байгаа. Хоёлаа ингээд нийгмээс тулдартай. А нөгөө талд эдийн засаг өөрөөхд ирж байгаа эдийн засаг. За томоор ярих юм бол улсад дахиад нэг нийгмийн ингээд зөвхөн халамжлах авч явах чирэх хэсэг хүмүүсээ ингээд зузаатах гэж байна л гэсэн үг. Ажиллах боломжтой хүмүүс. За энэний үр дүн түрүүний бидний яриад байгаа нэг хүртээмж бас харагдаад байна тий. Тэгээд нэг кейс ярил л да. Нэг энэ их инээдтэй юм шиг ирнэ бас их жоохон гонхтой яг л өнөөгийн нөхцөлийг харуулсан бодиттой явдал. Манай нэг хуучин би өмнө ажилласан байгууллагад нэг ийм
ингээд нэг хөтөлбөр хэрэгжүүлээд биедээ амжихын туршилтын хөтөлбөр хийжсэн чинь нэг тархин саажилттай охин хамрагдсан байхгүй. Тэгэхээр сүүлд нь тэр хөтөлбөр дуусныхаа дараа нэг энийг ярьдаг. Тэр ингээд тэднийд ингээ хамаатан ингээд нэг өдөөнөөс ирж одоо мэдээгүй би ойлгосноор нэг магцаах зардаг хүн юм уу да. Тэгээ байнгын ирдэг. Тэгээ байнгын ирээд тэр хамаатны хүн болохоор тэднийд хондог байхгүй байр яадаг юм. Ирээд буудал буухгүй тэдний хонждаг. Тэгсэн чинь нэг өдөр орж ирээд тэгсэн гинэ. Хөөе. Танах чинь гэрийн тавилгаа өөрчилсөн юм байна. Тэгсэн гэсэн. Тэгээд гүдээ яагаад ч вэ гэсэн. Гүй нэг л юм өөрчлөгдсөн байна танах гэл. Байн тэгээд исэн гэж байгаа. Тэгээд орой олоо байсан чинь нөгөө манай нөгөө тэрэн сажилттай охин маань те үйл ажиллагаанд хамрагчаад орой ярьсан чинь за тийм баха энэ хэн байхгүйсэн бэ штэ. Яагаад тэгэхээр тэр хүн байнгын яриад яхахаар тэр сажилттай охин гэрийн нэг хэсэгт хөвчээд юм уу сууж л байдаг. Тэр хүнд нүдэнд нь даслуултлаа ингээд тавилах шиг даслуулсан байна л да те ингээд байнгын л энд байж лээ. Тэгээд тэр хамаатны хүнд бол ингээд нэг ер нь ингээд нэг тавилах шиг санагцтал нь ингээд хоногчлол ингээд яасан. Тэгээд тэгтэл нөгөө нэг энэ биедээ амьдрах хувийн туслахын зөвлөн туслахын peer counseling мэтийн үйлчлэгээ чинь нөгөө хүн байх утга учир те ингээд нөгөө гарч орох хөгжих нийгэмших тэрний суурийг нь тавьж идэг амар. Хоёрт нь саяны миний яриад байгаа тэр охин одоо бол ингээд нөгөө суралцж гин гэж би ойлгож байгаа. Тэгээд тэр ингээд зөвхөн ингээд халамж хүлээгээд ээж аавах нь эсвэл ээж аав нь хэн нэгэн тэрнийг асрахын төлөө ингээд ажлаас асраад байдаг биш. Одоо бүгд нөгөө тус тусынхаа амьдралыг хөгөөд ингээд явш үүрэг хариуцлага хүлээгээд ингээд тэг маш том хойсл хийдэг. Эдийн засгийн хувьд, нийгэм сэтгэл зүйд бас нэг эерэг юм байгаад тийм. Нөгөө ажлын байр, дээрээс нь шинэ ажлын байрыг бий болгож ирнэ. Цагийн ажилтан. За араас нь нөгөө одоо бидний энэ засгийн газрын барих гэдэг төр хувийн хвшлийн түншлэл гэдэг ч юм. Ингээ нөгөө том энэ төрийн бодлого үйлд суурийг нь тавьж өгч идэг нэг юм систем юм байна. Тэгээ одоо бол бас бид амьдарч өөр ингэдэг. Ямар ч хүн хэлбэрийн хөгжимшөлтэй хүн ажиллах ажлын байрыг нь гаргаад өчтдөг. Саяны яриад байгаа энэ хөгжимшөлтийн сэтгэл зүй чухал гэдэг Савин Баатар хэлж байна те. Ийм имийг хамгийн дөрөв хэн хийдэг вэ гэхээр энэ бэрхшээлийг үзээд туршаад амьдрал дээр ороод нийгэмсэн хүн дараагийн хүндээ зөвлөн туслах нь хамгийн ойр хичнээн өндөр мэргэжлийн сэтгэл зүйчээс илүү энэ ойр тусдаг. Тэгээ энийг peer буюу нөгөө ижил найз нөхдийн холбоо гэж ярьдаг те. Нэг peer counseling юу гэж орчуулах юм? Ижил төвчний хүмүүсийн ярилцлага гэж орчуулах юм. Тэгээ манайх бол хуулийн дээр энийг зөвлөдөө гэж орчуулсан. Тэгэхээр ижилхэн харааны бэрхшээлтэй хүн дөнгөж бэртэж ирсэн хүнд ч юм уу те эсвэл анхудаага амьдралд гарч туршлагач байгаа хүнд зөвлөн тусах нь хамгийн ойр. Энэ шиг тархин саажилтаа хүн ч гэдэг юм. Ингээ нөгөө бэрхшээлийн хэлбэрээс хамаараад бие биендээ. Тэгээ иймэрхүү маягаар ингээ нөгөө үйлчлэгнүүд ингээ хавсраад явхлаар тэр хүн бие хүн болоо те ингээ амьдралд оролцох нийгэмших те тэгээ өөрийнхөө нөгөө нэг амьдралд эзэн байх хариуцлага хүлээх гэдэг ингээ төрийн хувьд ч гэсэн тэр хэмжээгээр маш том ачаал буурж өгнө. Тэгэхээр биедээ амьдрахын дэмжих үйлчлэгээ гэсэн хувь хүн өөрчлөлт гаргаад зогсохгүй гэр бүлд нь улмаар цаашаа шинэ ажлын байр бий болох төрийн нөгөө халамжийн те төр төртөл ингээд бас тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт гарах юм байна нийгэмд гэсэн ойлголтыг хэлж байна. Оюутнах энэ дэр бас яг энэ өөрчлөгөөнүүд байсны ач холбогдлыг харуулсан тийм кейс жишээ танд байвал. Чи надад аваад орж явах үед бол энэ үйлчлэгээ сургахгүй байдаг шүү дээ. Тэгээ би үйл 2 жил хэвтэртэй байхдаа найзын хүчинд боссон. Чи ер нь ингэж хэвтэх ёстой хүн үү биш үү гэд надад маш их сэтгэлийн хүч хайрлаж. Тэгээ би өөрөө нэг бүжгэн дуртай байсан болохоор сургуульд очиод нэг бүжгэнд орсон. Тэг хүнд үлийн дотор нь асар их хүч ирэх юм бэл. Тэг бүжгэнд яваад би таяга хайжсэн. Тэгэхээр энэ дэр олон жишээ ярьж байна л да. Жишээ нь оюун бэрхшээлтэй хүний тухай гэхэд анх нэг хүүгээ 70 дугаар сургуульд өгөөд оюуны бэрхшээлтэйг тогтоогдоод тэгээд ерөнхийдөө ингээд сэтгэл санааны хувьд бол хэцүү байсан үедээ ер нь энгийн сургуульд оруулж үзье гэж тий. Энгийн сургуульд оруулсан. Тэгээ энгийн сургууль чинь хүн чинь нэг юм байл да. Сая ундрахай хэлдэг. Найз нөхдөсөө хамт байгаа хүнээсээ үлгэр жишээ аваад ингээд даган дуурайд явдаг ийм амтын юм байна. Тэгэхээр нэгдүгээр нь сэтгэлийн одоо хүчийг тэндээсээ олж авдаг. Хоёрдугаар нь амьдрал итгэлээ тэндээсээ олж авдаг. Тэгээ гуравдугаар нь нөгөө даган дуурайх рефлексээр хүмүүсийн хийж байгаа юмыг дуурайж хийдэг. Тэгэхээр одоо манай тэр банд бол эрдэнэ сургууль төгссөн. Бүх юмыг тэрийг найз өхтөөхөө хийж байгаа юмыг ингээд даган дуурайсаар хагаад
Одоо автобус орчиод явж чинь, анганаас өөрөө үйлчлэгийг авч чинь, хоолоо хийгээд иччинь, ганцаараа бүх юмыг одоо хувцснараа угаад цэвэрлж чинь, бие даахыг хэлж. тийм. Энэ чинь нөгөө яг оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бие даахын айгүй том хэлбэр байхгүй. Тэгээд тэр үед харамсалтай тийм үйлчлэг байгаагүй. Гэхдээ тэр үйлчлэгийг азар гэх юм уу те. Тэр манай хүүхэн сурдаг ангийнхан хүүхдүүд. Найз нөхд нь ингээл аажмаар ингээд өгөөл яваад гэсэн. Одоо ингээд харахад бол үнэхээр одоо чухал хувь нэмэр оруулсан харагдаад байгаа байхгүй. Яа тэгэхээр өөрөө би ингээд хичнээн сайн байдаг гэсэн тэр хүүхдэд бүхнийг зааж чадахгүй. Манай тим үйлчлэг байгаагүй те. Тэгэхээр тэр найз нөхөд гэдэг маань янз бүрийн юм хийдэг шүү дээ те. Тэгээд тэр болгоныг ингээд хараад дагад дураагаад ингээд явахаар хүн ч өөрөө ирэхгүй тэгэл өөрчлөгдөл юм байна. Тэгэхээр таны ярианаас ингээд таны найз чинь те тань сэтгэлийн ингээд зөвлөгөө өгөөд буцаж хөл дээрээ босох чинь танаа хүүхдийг бол та ердийн сургууль сургахыг та өөрөө шийдсэн байна те. Тэгээ ангийн хамт болно. Ер нь нэг үгээр хэлэх юм бол энэ бүх үйлчлэгээнүүдийг уулна төрөөс үзүүлж явах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болсон даруйд нь тэр хүнд очиж шаардлагатай сэтгэл зүйн болон бусад дэмжлэх үйлчлэгийг үзүүлж авах юм тогтолцоо байх хэрэгтэй. Жишээлх юм бол би ч гэсэн өөр дөр кейс авахад хараагүй болчоод яг хараагүй болох үед бол хараагүй хүмүүсийн тухай ойлголт надад юу ч байгаагүй, манай гэр бүлийнхэнд байгаагүй. Тэр итгэл одоо тухайн үед миний амьдарч исэн орчин тойрондооч би юусаа хараагүй хүмүүсийн тухай сонсоогүй, харж байгаагүй байдаг. Зөвхөн хаа нэг автобусаар явж байхад нэг таягаад турсан настай хүнийг би ганц нэг хүмүүстэй харж исэн байдаг байхгүй юу. Тэг яг өөрөө хараагүй болчингууд за ингээ хараагүй хүмүүс байдгүй, өөрөө ганцаараа хараагүй болсон юм шиг бодоод ерөөсөө буцаад нийгэмд орох тал ямар ч ойлголтгүй намайг дагаад манай гэр бүлийнхэн яг учраа болохоо ичж байгаа байхгүй. Тэгэл төрөний нэлдгээр баахан имлэг явсан, баахан нөгөө те гандан сүм хийд явсан л хүмүүс болчдөг. А тэгсэн чинь энэ үйлчлэг юм нь өөрөө утга нь юу вэ гэхээр яг саяны хэлж байгаа байхгүй юу? Ямар нэгэн байгаль нийгмийн хүчин зүйлээс болоод хүн ямар нэгэн бэрхшээлтэй боллоо тэр үед цаг алдахгүйгээр төрийн үйлчлэгээ нөхөн сэргээх үйлчлэгээ маань очиод сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэгийг үзүүлээд байгаа боломж бусад үйлчлэгтэй холбож өгч идэг. Тэгэх юм бол хүмүүс тэгж гэр бүлэрээ одоо ингээ барьц алдаж санхүү болон бусад одоо тийм эрсдэл байдалд орохгүйгээр нь асуудлыг амархан шийдэх боломжтой болоод байгаа юм. Энд дээр би зөвхөн нэг жишээ хуваалцмаар санагдлаа. Эртэлрүүлэг гэдэг энэ асуудлын нөхөн сэргээгийн өрөөнд айгүй чухал яригддаг. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй болсон даруйд нь тэр хүнд үйлчлэг очих гэдэг тулд хаана хийнд ямар асуудал бий тохиолдод байна гэдгийг дайны сая бид нар нөгөө нөхөн сэргээхийн сая оюун бодрог ярьсан те нөхөн сэргээх бие амьдрахын тухай хуулийн төсөл бичиж байгаа энэ хүрээнд судалгаа хийгээд тэгээ би зүгээр нэг судалгааны дайн дээр очиход тэр дайны хараагүй нь хэлжсэн байхгүй. Харааны бэрхшээлтэй боллоо 7 хоногийн дараа хаалгын тогшоод тэр хүн сул хараатай хүн байсан. 7 хоногийн дараа манай хаалгыг тогшоод орж ирээд нөгөө сул хараатай хүмүүс зориулсан одоо гэрийн нөгөө тохируулга хийж байгаа гэж байгаа байхгүй юу? Зарим нөгөө нэг одоо гэрэл мэрлийн нөгөө өнгө мөнгөний будгаар ялгах, зарим зүйлийн томоор бичиж өгөх, түлхүүрийн нүх мөхнийхэн тэнд ингээд одоо нүхэн шүү гэдгийг харуулсан тод тэмдэг тавьж өгч гэдэг юм уу. Тэгээд надад ямар үйлчлэгнүүд хамрагдах боломжтойг нь хэлээд өгцөө. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөө авсан болохоор ерөөсөө л би дараагийнхаа үйлчлэгийн цаг алдахгүй ингээд хамрагдсан юм а гэж ярьж ирсэн. Тэг үүний мөрөөр дайныхантай уулзсан чинь яг хөгжлийн бэрхшээлтэй болгон тогтоогдсон тэр хүмүүст очиж зөвлөн туслах анхны үйлчлэгээ үзүүлдэг ажлыг одоо дайны төрийн бусад хийдэг юм байна. Жишээл хараагүй хүмүүс одоо шинээр илэрлээ гэх юм бол дайны арга хүчтэй холбоо энэ үйлчлэгийг гэрээлээд тэр хүмүүс төр очиод түрүүний яриадсан пер канцлинг гэж яриадсан ч тий яг өөртөө очиод за ийм юм боломж байдаг одоо амьдрал бол дуусаагүй те гэдгийг ингээ хэлий явчихдаг гэж байгаа байхгүй юу. Гэтэл манай улсад бол тийм үйлчлэгээ жил байхгүйгээс ахвалаад яг энэ нөхөн сэргээхийн чиглэлээр эрүүл мэндийн загвар нь эрүүл мэндийн нөхөн сэргээх нийлүүд авмаалаад байдаг. Бусад тэр боловсролын нийгмийн хөдөлмөрийн гэдэг маань одоо яригдах төвшөнтэй л явж байгаа юм үйлчлэгээ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ хүрээнд бид нар ингээд за Монголд бие даахал туршилтын шугамдаа явж байгаа юм байна. Нөхөн сэргээлт нь бол бас хууль бичих төвшөнтэй явж байгаа гэж бодож байна. Ер нь энэ үйлчлэгээний талаар би бодохдоо биднээс гадна энэ нийгэм олон нийт шийдвэр гаргах төвшний хүмүүс аягүй сайн мэдэх хэрэгтэй болов гэж бодоод байдгийг. Энэ тал дээр та нар юу гэж бодож байна? Өөрөөр хэлэх юм бол би гэртээ одоо ингээд 3-4 жил ингээд сууж байхад магадгүй энэ үйлчлэгийн талаар мэдсэн хүн бол магадгүй надад бас ямар ч мэдээлэл өгчих боломжтой байсан юм билээ гэж боддог байхгүй. Энэ тал дээр бусдын оролцоог та нар юу гэж харддаг вэ энэ үйлчлэгийн? Энэ манай онцлог хоёрын санаачсан биетэй амьдрах одоо тогтолцоог бий болгохын санаачлал айгүй зөв санаачлал. Хүн итгэсэн
хүндэл итгэж одоо дагдаг хүнэл дагдаг юм байл. Тэгэхээр яг ингээ өөрөө зовлон үдсэн хүн яг зовлон үдсэн хүндээ зөвлөгөө өгөхөөр тэр хүнээс илүү ингээд итгэл төрж одоо зүгээр энгийн хүн очиод ингээд зөвлөгөө өгөх нэг өөр те яг одоо хэн гэлээ хэллээ харааны бишэлдэг хүн харааны бишэлдэг хүнд очиод зөвлөгөө тэрэгтэй хүн тэрэгтэй хүнд очиод зөвлөгөө өгөхөд ялгаатай юм билээ. Яг тэгэхээр эцэгчүүд ч гэсэн адилхан хөгшмөцлийн хүүхдтэй эцэгчүүд цуглаад ингээд биенээ зөвлөгөө өгөх нь бас их ач холбогдолтой байл. Тэр энэ үл үнэхээр том ажлын эхлэл. Энийг систем болгож нөгөө түрүүн би хэлсэн амьдралын хэв маяг болгох заашгүй шаардлага байна. Энэ дээр хүн болгон оролцоод явах ёстой. Хоёрдугаарт нь бид нэр энэ үйлчлэгийн тогтолцоонуудаа эргэж ер нь хүний шиг хангах зүйл дээр энэ үйлчлэгийн ямар хэлбэртэй байвал зүгээр үгдгээ энэ үйлчлэгийнхээ тогтолцоонуудыг эргэж нэг харж үнэлгээ хийх зайлшгүй шаардлага байна. Конец дээр гэсэн үнэлгээ хийгээд зөвлөгөө өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо байгаа халамжийн тогтолцоо, одоо байгаа боловсролын тогтолцоо, одоо байгаа эрүүл мэндийн тогтолцоо гэдэг юм уу? Одоо байгаа хөдөлмөрийн тогтолцоо гэдэг маань яг энэ хүнийг тэр бие даа амьдрах, одоо нөхөн сэргээх, нийгэм төрлөө бүрэн дүүрэн оролцох энэ боломжийг хангахад ямар хувь нэмэр оруулаад байгаа юм? Ер нь ямар шинэ үйлчлэгэд бий болох ёстой гэдгийг бид нар бодох ёстой юм шиг байна. Тэгээд саяны асуусан зүйл бол би тэгж боддог байхгүй юу? Одоо ингээд намайг харагчтай холбоонд ажиллаж хахад хараг хүмүүс гишүүнээр элсэд ирнэ л те. Элсгээд ирнэ уулзсан. Тэгээд энэ харагчтай холбооны талаар яаж мэдвэ гэхээр телевизээр жагаас үзсэн гэж хэлэхээс гадна надад тэр хүн очиоч гэж зөвлөөд би тэрний дагуу ирлээ энэ төр гэж ярьж идэг байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс маань ингээд харагчтай холбоон дээр хурж ирэхээр нөгөө орон зайн чиг баримжаа ахын сургалт нөгөө мэрэгжлийн боловсролын сургалтанд хамрагдаад тодорхой 1 жилийн дараа нөгөө хүнд бол амьдралд нь гайхалтай өөрчлөлт гарцсан. Юу нөгөө нэг гэртээ байсан гардгүй хүн чинь гэртээ тогтгоо байлцсан өөрийн гэсэн одоо ажилдаа олчихсан орлоготой олдсон тий. Ингээд тэр хүний амьдрал бол түрүүний ундрах жишээ авч исэн шиг маш ингээд өөрчлөгддөг. Тэгэхээр нэгэнт төрийн үйлчлэгээ байгаа одоо тогтолцоонд байгаагүй дөнгөж эхний шатанд явж байгаа энэ үед олон нийт маань бас яг ийм үйлчлэгээ байдаг, ийм боломж байдаг гэдгийг мэдчих юм бол та магадгүй хажуу айлдаа байгаа та ингээ харагдсан тийм хүмүүст бас зөвлөгөө эднэрийг бас зөвхөн мэдээлэл өгөөд явхад бас их нэмэр болдгийм болов гэж зөвхөн ажиллаж явах туршлагаасаа тэгж бодогдчихсэн үе байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо яг бие даа амьдрахын үйлчлэгээ ингээ туршилтын шугамдаа явж байгаа гэж байна. Тэгэхээр бас зарим орон нутгууд бас өөрсдийнхөө санаачлагаар бас энэ тал дээр хийж байгаа бас гайгүй сайн жишээнүүд байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгнүүдийг хууль маань юм байгаа ч гэсэн бас ер нь дэлгэрүүлэх тал дээр бусдын оролцоо, төр зэсэг, орон нутаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоогоо юу гэж харж байна? Одоо эсвэл хуулиа бүрэн хэрэгжиж тусгай хүлээх хэрэгтэй юм уу? Бас өөрсдөө санаачлаад явах боломж байгаа юу? Ер нь бол яг хуу бие даа амьдрах гэдэг үг ингээд одоо ингээд шинэ улсаас бүр тодорхой ярих юм бол хөдөлмөрлөлтийн дэмжих сангаас ингээд хөрөнгөний гараа шийдэж байна л да. Гэхдээ энэ маань бол аль олон улсуудын янз янзын сангуудын дэмжлэгээр өөр одоо 10 жилийн өмнөөс ингээд жижиг хөтөлбөрөөр ингээд явж ирсэн л да. Тэгээд одоо iFood дурдж болно. За Азийн санг дурдж болно. Тэгэд юу гэх гээд зүгээр заавал бие даа амьдрах гэдэг хөтөлбөр биш. Нөгөө олон улсын сангууд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхдээ тэрэндээ нөгөө олон талын оролцоог хангах гэдэг шүү дээ. Олон талын оролцоог хангахлаар тэнд чинь янз янзын бэрхшээлтэй хүмүүс ирэх учраас тэр бэрхшээлийн онцлогтон тохирсон дэмжлэг үйлчлэх үзүүлж ижил тэр оролцоо хангагдах гэдэг байхгүй. Тэр утгаараа энэ бие даа амьдрах хувийн туслахын peer counseling team чинь хэдийнээс ингээд жижиг хөтөлбөр эхлээд байсан. Тэгээд сая энэний өмнөх асуулт нэр бас одоо яах ёстой вэ гэдэг нэг асуулт тавьж байгаа шиг бас тий. Ер нь нэшэд ингээд бие даа хувийн туслах үйлчлэгийг ягаад бүх юм шийдэх чинь гэсэн үг бол бас биш. Одоо манай энэ нийгмийн халамжийн үйлчлэгнүүд ингээд холбоосууд холбогдох хэрэгтэй болж ирж байна л да. Тэ нөгөө зөвхөн хувийн туслах биш. Одоо тэр хүн бие даа амьдрахын тулд байр орон сууцны асуудал яригдана. Тэ өдөр тутмын хэрэглээ ярих юм бол нөгөө цалин урамшуулалтын ажил орлогын хувьд яригдана. Цалин урамшуулалт тэгэхээр ажил эрхлэлтийн асуудал. Тэгээ ажил эрхлэлтийг дэмжсэн бодлогууд гэдэг ингээл за нөгөө хамгийн чухал юм эрүүл мэндийн асуудал. За тэгээ нөгөө өдөр тутмын оролцоо гэх юм бол бэрхшээлийн хэлбэрээс хамаарч нөгөө туслах технологиуд. Тэгээ эдгээр шиг ингээд хоорондоо уялж иж тэр хүн жинхэнэ бие даа амьдрах.
хэсэг ярих гэдэг. Хамгийн суурин тэгвэл юу вэ гэдэг би нэг бас боддог. Энэ бол сая гэрэлчихсэн хэлжсэн үнэлгээ. Тэр хүн ингээд гэмтэж үтсэн цагаас нь ч юм очоод тий ямар нөхцөлд амьдраад байгаа, ямар бэрхшээлтэй. Одоо энэ хүнд ямар үйлчлэгээ үзүүлэх болох юм. Бүгдээр хувийн туслах авах хүмүүс биш шүү дээ тий. За бас хувийн туслах үйлчлэгээ авах хүмүүс дотор хэдэн цагаар ямар цагт тий хизээ гэдэг ингээд тогтоочих юм бол нэг улсад ирж байгаа эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй зүйл биш. Яа нөгөө тохирсон үйлчлэгээ үзүүлэхэд тэр энийг хин хийдгүү гэхэлэр ерөөсөө л ялч байхгүй иргэн нийгэм аж ахуйн ажил юм. Тэр бол зүгээр энэний тогтолцоо, журам дүрм, хууль эрх зүй те хөрөнгө санхүү за хяналтыг хэрэгжилгүй ямар байна уу гэдгийг болоо. Бусад гүйцэтгэлийг бол ерөөсөө энэ чиглэлийн мэрэгсэн аж ахуйн нэгж төрийн бас байгууллага. За олон улсууд ихэнхдээ хөгжимшил дэргэдэн байгууллагууд өөрсдөө хийж идэг. Тэгээ ингээд нэг юм хамтын ажиллагаа. Тэгээд түрүүний асуусан асуултаа үргэлжлүүлэхэд зарим орон нутгууд өөрсдөө засаг дарга төсөв санхүүжилт гаргаад энэ бие даах энэ хувийн туслахын үйлчлэгийг нэвтрүүлэх тал дээр бас аятайгаар ажиллаж хийгдээд байна гэж сонсон. Энэ тал дээр тий наад чин нэг сая хэллээ ингээ хууль эрх зүй юм яагаад хэрэгцээ шаардлага маш өндөр. Ерөөс нэг хэрэгцээ юм байна гэдгийг ойлгогдсон цагт нэг бүс нутгууд өөрсдөө энийг туршаад өөрийн зардал хөрөнгөөр шийдэж чана л да. Жишээлбэл түгээмэл өгжилтөө бол өсний үндэс төслийн хөтөлбөрөөр бол нэлээд томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэгвэл орон нутагт Эрдэнэт 2 жил дараалал ингээд нэг өөртөө аймгаасаа эдийн хурлаар хөрөнгөө шийдээд хувийн туслах үйлчлэгийг бас туршиж байгаа. Гүйцэтгэх нь хүмүүн биедээ амьдрах төвөг. Тэр шиг өмнө Говь аймаг бүр олон жил явж байна. Дахиад аймаг нь өөрөө зардлаа гаргаад хувийн туслах үйлчлэгийг залуучдын хөтөлбөр. Тэгвэл хамгийн сүүлийн жишээ бол Сүхбаатар аймагт байдаг ийм хөгжимшилтэй хүн өөрөө энэ хотод ирж энийг суралцаад тэгээ аймагтаа ингээд дамжуулсан чинь аймаг нь энийг хэд хэдэн удаагийн одоо зөвлөлтөөн яваар шийдээд зардлаа гаргаж авчих шиг. Дахиад бүс нутагтаа тохирсон байдлаар хувийн туслах үйлчлэгийг хэрэгжүүлъя гэдэг ингээд зардал хөрөнгө гаргаад ингээд. Тэгээ иймэрхүү маягаар ингээд өөрөө дэлгэрж байгаа нь энэ нөгөө айгуу сайн жишээ. Бүгд жигд ингээд ижилхэн байх шаардлагагүй. Нөгөө тухайн бүс нутгийн хэрэгцээ шаардлага, эдийн засгийн чадамж тэгээ хүний нөөц энтрээс хамаарат ингээд бие даах чинь хүний хэрэгцээс хамаарат харилцан адилгүй байх учраас энэ сайн жишээг бас жоох яваад байгаа. Тийм. Тэгэхээр яг энэ жишгийг дагаад бусад хөдөө орон нутагч гэсэн өөрсдийнхөө боломж болцоог үнэхээр хэрэгцээ авах юм бол бас эхлүүлэх бол боломжтой гэдгийг бол эдгээр нь харагдаад байгаа хгүй юу. Тэгэхээр энэ дээр хэлэхэд одоо нөхөн зэрэгэд ярих юм бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд анх төрсөн дарууд түрүүн Уянбаатарх ирсэн шүү дээ. Эцэг эхчүүд нь яхаа мэдгээ байж тэгээд энэ кейс чийл бидний амьдралд маш түгээмэл байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг яг зохистой зөв үйлчлэгээд нь холбож өгөх, зөв сэтгэл зүйн одоо дэмжих үйлчлэгийг нь үзүүлэх энэ төр гэдэг бол бас манай улсад бол яг тогтолцооны хувьд бол бүрдээгүй. Гэхдээ тодорхой хэмжээний төрийн бас байгууллагууд бас энэ үйлчлэгийг үзүүлэх, бэрхшээлийнхэн чиглэлээр бие биендээ зөвлөн туслах үйл ажиллагаа үзүүлэх, энэ төр гэсэн бас үйл ажиллагаанууд явагдаж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр эднийг ч гэсэн орон нутгийн төвшөнд одоо системтэй болгох, тодорхой санхүүжилт гаргаад энэ үйлчлэгийг үргэлжлүүлэх дэмжихтэй ямар нэгэн байдлаар одоо жишээлх юм бол ингэж бодод шүү дээ. Хараагүй хүмүүс ирэхээр хүүхдээ хараагүй төрчихөр яахаа мэдгээ байсан. Тэгээд энэ хараагүйчтэй холбоон дээр ирээд сонссон чинь боломж байгааг мэдлээ. Нэр боломж байдаг юм. Нөгөө энэ цэцэрлэгтэй юм биш үү? Танаас цэцэрлэгт өгч мэдээгүй шүү дээ гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө нэг тусдаа хийгээд байгаа энэ үйлчлэгээнүүдийг өөрсдөө хүрээнд тодорхой төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгээд байгаа үйлчлэгээнүүдийг хооронд нь түрүүний яриадсан уялдуулах те мэдээллийн нэгдсэн сантаа болгох тэгээ магадгүй аймаг орон нутгууд ч гэсэн одоо энэ байгууллагуудаа ядаж эхний төвшөнд холбоод өгчих юм бол анхан шатандаа нөгөө сэтгэлээр унах яахаа мэдгээ байх байдал нь баг зэрэг багасгаах л гэж боддөө шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол бас орон нутгууд маань хөгжлийн бэрхшээл дэргэдийн байгууллагууд маань өөрсдөө бас санал санаарчлалтай ажиллавал боломжууд байгаа юм шиг харагдаж байна. За ингээд энэ хоёр сэдвийн хүрээнд бас манай хоёр жочдод бас хөндөгдөг үлдсэн бас хэлхиймсэн гэж бодож байгаа зүйл байна уу? Энэ бодрах тантаас нэмжлэх зүйл байна. Тэгэхээр үнэхээр энэ чухал сэдвүүдтэй. Тэр хөгжмөлтэй хүнийг багаас нь нөхөн сэргээгээд тэр нөхөн сэргээгдсэн чадвар мэдлэг дээрээ тулгуурлаад тэр хүн өөрөө бие даагаад амьдралд оролцсноо гэдэг чинь нэгдүгээрт нь гэр бүлийн ачааллыг буруулж тий? Хоёрт нь төрийн ачааллыг буруулж. Өөрөөр нь хадамжийн сан гэдэг зүйлээс багцсан одоо тэр хүн өөрөө орлоготой болно, өөрөө одоо амьдрал бие даагаад явна. Тэр сангаас бол бас ачааллыг бууруулна гэсэн үг. Тэгэхээр нийтээрээ одоо энэ хөгжмөлтэй хүн гэдэг маань
бусдад адилхан эрхээ эдлэх ёстой. Эрхээ эдлэхийн тулд багаасаа нөхөн сэргээгдээд тэр бие даа амьдрах боломжийг хангах ёстой. Гэхдээ ганцхан нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө аваад эсвэл одоо хувийн туслах аваад бие даачна гэхэд хэцүү. Орон сууцтай байх ёстой, тодорхой орлоготой байх ёстой, орлогоо хараад бусаар зарцуулж чаддаг байх ёстой, тий? Энэ бүгдийн цогцоор нь хийж орон нутаг болгондоо өөр өөрөөсөө явуулах тохируулаад системтэй хийчихвэл явандаа хөгшинтэй иргэдүүд бусдад адилхан нийгэмд өөрийгөө аваад цаашлаа тусдаа хувь нэмээ оруулаад явах юм боломжтой хүмүүсээ гэж хэлмээр байна. Тэг ундрахаас хэлхээс өмнө би дундуур нэг юм хэлчихье. Түрүүн ундрах нэг бие даахын тухай ярьжсэн шүү дээ. Энэ бүх үйлчлэгээнүүд чинь би болоход хин нэгэн санаачилсан байгаа. Хин нэгэн одоо ийм үйлчлэг хэрэгтэй юм байна гэдгийг гаргаж ирсэн байгаа. Тэ өөрийнхөө одоо амьдрал тулгамдж байгаа хэрэгцээнээсээ болоод яг тэрнтэй адилхан заавал манайхан ч гэсэн ингээд хин нэгэн хурж иржтэй юм хийхийг хүлээх биш. Өөртөө ч гэсэн өдөр тутмынхаа амьдралд учраад байгаа тэр бэрхшээлүүдийг ингээд шийдчихвэл болох юм байна гэдэг асуудлыг гаргаад ирэх юм бол энийг одоо жижиг гэлтгөө өөрсдийнхөө амьдарч байгаа орон нутгийн хүрээнд ч гэсэн шийдэх боломж байгаа хгүй. Тэгэхээр ахиал түрүүний яриад байсан нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоо мэдлэг мэдээлэлтэй байж асуудлаа гаргад тавих нөлөөлөх тэр оролцоо бол яг бид нар таарсан тэр үйлчлэгээ бий болоход бол маш чухал байгаа гэж харагдаад байгаа юм л да. Тэгэхээр бие даах гэж үйлчлэгээ байд юм байна. Нөхөн сэргээхийн зориулсан үйлчлэгээ. Эдгээр чинь тийм хүндий одоо биднээс салангад тусгай зүйл биш шүү дээ. Ерөөсөө биднэрт нийгмийн амьдрал бусдтай адилхан хийдэг тэр зүйлийг хийгдэл учраад байгаа бэрхшээлүүдийг л шийдэх тэр асуудлуудаар дэмжин туслагал тэр ингээл үйлчлэгээ шүү дээ. Ээж те одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ болсны төлөө яахаа мэдэхгүй сандраад байна. Өөрөө ажиллаа хийж чадахгүй болчиход байна. Хүүхдээ одоо яаж анхан шатны үйлчлэгээ үзүүлэхээ мэдэхгүй байна. Тэр үйлчлэгээ тэр мэдээллийг өгөх тул асуудал шүү дээ. Энэ чинь бол энгийнээр ярихад. Тэгэхээр энийг бол бас өөртөөсөө хол хуулийн хүрээний гэдэг ч юм уу тэгэж бас хандах хэрэггүй байна. Тэр үйлчлэгээ бий болохын тулд тэр тухайн хүний хэрэгцээг мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хэрэгцээг мэдрүүлэхийн тулд манай хөгжлийн хэрэгдээ өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй. Над ийм хэрэгцээ байна гэдгээ ой дотныхоо хүн тэр дарга цэгдээ бас хэлж явах хэрэгтэй. Тэр өмнө говийн эрдэмтдийн Сүхбаатар аймгийн жишээ үлээ шүү дээ. Өөртөө хэлсэн учраас дарга нарын шийдэл гаргаад байна шүү дээ. Тэгээ ийм юмыг одоо бас өөртөө оролцож хийхгүй хүн одоо бүх юмыг мэдэх алба байхгүй учраас мэдрүүлэх нь бидүүдийн үүрэг байхгүй тий. Ундраад хэлэхээр юм байна. Гэхдээ тэгээ яг болчихж байгаа учраас зүгээр энэ саяны энэ яриад байгаа энэ их бас холын биш болчиход байгаа байхгүй. Хийгээд эхэлж чинь сая түгээмэл өгөлтөө бүр цогсоор нь хийж үзэж байна л да. Ингээ байр бэлтгэж жагаад тэгээ дөнгөж ингээд гэмтэж өрцсөн ч юм уу эсвэл нөгөө юм амьдралын туршлагагүй шийдвэр гаргаж тий ингээ бүх юмыг гэр бүл шийдэж байгаа шүү дээ өнөөгийн тогтолцоон дээр. Одоо яг өөрөө тэр байранд бие дааж амьдраад 2-7 хоног нэг 3-7 хоног байна. Тэгээд ингээ өөрөө бүх шийдвэр яагаад тэн дээр нөгөө хувийн туслах үйлчлэгээ нөгөө зөвлөм туслах үйлчлэгээ бүх юм ингээ цогсоор явж байгаа юм хөтөлбөр явж байна. Магадгүй сонсоогүй байгаа одоо сонсож байгаа хүмүүс байвал сонирхож бас болох юм тий тэр хөтөлбөрт хамрагдъя. Яг өөр дээрээ бодоход хэрвээ саяны яриад байгаа нөхөн сэргэлт буюу одоо эмнэлгийн дараагийн тэр хөдөлгөөн хөдөлмөр заслагын одоо бол манай шинээр өгсөж байгаа мэрэгчлүүд хэрвээ намайг гэмтчих үед байсан үйл би нөгөө эхний 4 жилийн ингээд яхаа мэдгүй сая хэллээ шүү дээ бөөдлөө бүх эмнэлгийг явуулаа бүх бариа заслыг бүх юмыг эцсээ тул тартагдлан тулд яваад эдийн засгаа гэр бүлээрээ сэтгэл зүйн үед хямарсныхаа дараа ойлгодог биш. Тодорхой хугацаанд ингээд дэмжлэг аваад ингээд яах юм хөлдөрөө босхгүй мэдээж яриад би бол жишээ миний хувьд бол гэхдээ эрт нийгэмшээд эрт байр сууриа олдоод өөрийгөө аваад явах эдийн засгийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжоо нээх байсан билээ л гэж бодохоор энэ бол бодиттой л зүйл. Тэгээд нөгөө нөхөн сэргээх үйлчлэгээгээд ярихаар бас дотор нь жоохон задлаад хэлчихвэл одоо бас яг хараг болгоор хараг үн чиглэлээр ирж л да. Одоо жишээлх юм бол улс орнуудад нөхөн сэргээх үйлчлэгээ маань нөгөө бэрхшээлийн төрлөөр явж идэг. Тэгээ одоо миний судалсан улс орнуудыг харахаар яг хараагүй чиглэлээр нөхөн сэргээ үйлчлэгээ үзүүлдэг нэг төвд байгаа байхгүй юу. За яг түрүүний ярьдгаар үнэллээ хараг болсон үнийг. За энэ хүн ганцаар явж чаддгүй мэн, компьютер ашиглаж чаддгүй мэн, бичих үсэг нь байхгүй мэн гэдэг юм. За тэгвэл тэр хүнийг төвд байрлуулад жилээс жил 6 сарын хугацаанд ерөөсөө тэр хараагүй болсонд холбоотой бүх бэрхшээлийг байхгүй болгох одоо багсгаж чиглэсэн бүх ингээд
ур чадрыг олгож байгаа байхгүй. Хоолоо яаж яах юм, туслах технологи, сая түрүүн туслах технологи гэж ярьсан те. Нүхэн сэргээх гэдэг үйлчлэгээний хүрээнд зайлшгүй нэг яригддаг зүйл нь туслах технологи. Өөрөөр хэлэх юм бол хараагүй хүмүүс одоо хоол унд хийж мах ирчгтэй хүртэл аюулгүй яаж мах ирчвэ гэдэг хутга байх гэж юм уу, цаа эглэгч байх гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр хүнийг тэнцээ жил байлгаад нийгэмд нь буцаад гаргачихж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн чинь цаашаа дараа дараагийнхаа ажил руу ингээд одоо оролцоогоо хангаад яваад өгч байгаа юм. Тэгээ яг энэнтэй адилхан нөгөө бэрхшээлийн төрөл болгоноор тэднэрт зориулсан нөхөн сэргээх үйлчлэгнүүд байгаа. Өчтөр хүртэл ярьжсэн шүү дээ нөгөө оюуны бэрхшээлтэй хүмүүс морь унах үйлчлэгээ үзүүлэх юм бол тэ оюун даргадаг гэж ярьжсэн те. Тэр бас та тэр талаараа нэг тавьчих юм бас тэр чинь нөхөн сэргээхийн нэг үйлчлэгээ гэж хараад байгаа шүү дээ. Би энд бас нэг хүнийг дурдах хэрэгтэй гэж нэг бодож байгаа. 98 оны үед Цэрэндаш гэж байсан да. Анх мэдэх бах те. Инхтэйгийн аав нь. Инхтэй нуруу нугсны гэмтэлтэй болоод тэгээд Цэрэндашгаа анх үндэсний холбоонд хандж тэндээс нөгөө Японы өвсний үндэсээс дэмжлэг хүсээд хүүхдийн фэний тусланг засч янзлаад тэрэгцтэй хүмүүс очдог болсон. Тэгээд тэндээс үл тахис сэргээ зогтов. Тэндээс маш олон тэрэгцтэй хүмүүс амьдралын итгэл үнэмшлийг авсан байх гэж би боддог. Тэгэхээр Цэрэндашгаа үед үнэхээр одоо тэрэгцтэй хүмүүсийн нийгэмд оруулахад үнэтэй хувь нэмэр болсон хүн яалтчгүй юм баггүй. За хоёрдугаарт нь гэрлэг асуусан асуултан дээр үнэхээр одоо оюун бишрэлтэй хүмүүсүүд тэнцвэрийн асуудалтай байдаг. Дугуй унж чадахгүй баг тархины хөгжил нь өөрчлөгдөг учраас тэгээ энэ дээр үл морь унах үйлчлэгээ айгүй сайн нөхөн сэргээл болдго юм байна л. Яг тэгэхээр цавны дотор талын булчин хөдөлгөөнд оруулаад энэ нөгөө баг тархинд нөлөөлөд баг тархинд нөлөөснөөр тэнцвэр нэгдүгээр сайжирдаг юм. Хоёрдугаар энд нөгөө оюун бишрэлтэй хүмүүсийн асуудал физиологийн асуудал байдаг шүү дээ. Физиологийн асуудлыг бас зохицуулдаг юм байна. Тэгэхээр ингээд явах юм бол манад маш олон үйлчлэгүүд шинээр бий бол зайлшгүй шаардлага байгаа байхгүй тий. Эрүүл мэндийн аялал жуулчлал үзүүлчих тийм. Тэгэхээр нөгөө энэ дээр юу хэлэх гэсэн бэхээр нүхэн сэргээх гэдэг маань дотроо дөрвөн төрөл хэлсэн шүү дээ. Тэгээ тэр маань дотроо нөгөө хувь хүнийхээ хэрэгцээн дээрээс үндэслээд маш олон төрлийн шинэлэг үйлчлэгэнд бүр би тэг сонсч ирсэн хараагүй хүмүүс ингээд юм газар дээр унгаагаад за аль төвшөнд унсан тэр унсан юм а одоо аюулгүй яаж авах вэ гэдгийг заадаг техникч байдаг гэдэг юм уу те. Тэгэхээр эн чинь нөхөн сэргээх үйлчлэгээ гэдэг маань маш өргөн төвшний эцсийн зорилго нь тэр хүний одоо нөгөө бусдын өдөр тутамдаа хийдэг тэр үйлдэлийг л өөрөө бие даагаад хийх тэр ур чадрыг мэдлэгийг л тэр туслах технологийн тусламжтайгаар өгөх гээд байгаа тэр боломжийг бийгаад эцсийн эцэст айлал үйлчлэгээ нь бидний бусдаас хамааралтай байдал бусдаас одоо юу гэдэг хараад байдлыг багасгах бие даах байдлыг маань л илүү сайжруулах чиглэсэн. Тий. Тэгэхээр бид нар бие даагаад эхлэн гэдэг маань гэр бүлийн нэг гишүүн биднийг харах хэрэггүй болно. Дандаа халамж аваад авах хэрэггүй болно. Бид нар өөрсдөө ажил хөдөлмөр нийгэмдээ баялаг бүтээхэд оролцоод эхлэн нөгөө төрийн халамжийн ачаалал нөгөө одоо тэр нь ч гэсэн бурах те. Энд чинь бүр ингээд нийгмийн асуудал болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр маш чухал үйлчлэг юм а. Түрүүндээ ундрах хэлсэн. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээний зөвхөн бид нар хоёрын л ярьлаа. Бусад үйлчлэгнүүд бол байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгнүүдийн нь өөр хоорондын уялдаа цогцыг харах байдал их хэрэгтэй байгаа. Тэгээ орон сууц гэдээ ярихаар энэ дээр бас ганцхан зүйлийг хэлмээр санагдлаа. Нөгөө одоо манайхан бас нэг орон сууцны хөтөлбөр гэдэг зүйлийг батлуулчиад явж байгаа. Тэр үйлчлэгэнд маань ингээд хөтөлбөрт маань хөрөнгө мөнгө батлагдаад ирвэл магадгүй цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хэрэгцээн дээр үндэслээ төрөл бүрийн орон сууцаар халамжийн гэдэг юм уу те төрөөсийн интергээд орон сууцаар хангагдах улмаар бие даах амьдрах тэр байдал нь улам бүр нэмэгдэх сайжруулах тий байдал тий нэмэгдэхтэй боломжууд бол яригдчихэж байгаа нөхцөлийг сайжруулах. Энэ дээр бас нэг юм нэмээ хэлэхэд оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бие амьдрах гэдэг маань яа харахгүй нөгөө ойлгомжтой хэлбэрээр ойлгомжтой програмаар бүх одоо хаягжуулалтыг хийх асуудал бас их чухал байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл автобусны буудлын тодорхой хаягтай, тэгээ гудамжны тодорхой хаягтай байх юм бол оюуны бэрхшээлтэй хүмүүс хаад бол хаа гэдээ яваад очих юм боломжтой. Хамгийн төвөгтэй юм нөгөө бичиг үсэг мэдэхгүй усууд хаягаа орно гэдэг нь аягүй хэцүү. Тэгэхээр энэ бие амьдрах нөхөн сэргээтэй холбоотой маш олон асуудлуудыг зах зохиол бид нар өнөөдөр ярьж байна шүү дээ. Тэгэхээр дүгнэлт хэлэхэд аль аль нь хууль эрх зүйн орчинд бол за бие амьдрах бол хуульчлагдсан. Одоо туршилтынхаа бас тодорхой хэмжээнд хөтөлбөрийн өрөөнд хөрөнгө зардалтай шийдэгдээд явж байгаа. Зарим орон нутгууд өөрсдөө ч гэсэн санаачлаад энэ үйлчлэгийг
орон нутгийн төвшөнд хэрэгжилтийг нь эхлүүлээд явж байгаа. Цаашд нь бусад аймагуд ч гэсэн энийг эхлүүлэх болон боломж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Нөхөн сэргээх үйлчилгээний тухайд бол яг конвенцэд заасан одоо нэгэн дагуу тэр зарчмын хүрээнд энэ үйлчлэгийг бий болгох асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, манай төрийн бас байгууллагууд хамтраад бас хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар маань дэмжиж бидний хуулийн төсөл бус улс орнуудын туршлагыг судлах ажил бол хийгдээд явж байгаа. Тэгээд магадгүй 2 жилийн одоо 25 6 он гэхэд бид нар энэ үйлчлэгийг баталгаажуулсан бий болгохыг эхлэх тавьсан хуультай болно гэд зориод явж байгаа. Гэхдээ хуультай болгоом чи ингээд юм хийхгүй гэсэн үг биш. Бас санаачлаад явах юм бол боломжууд байгаа гэдгийг л бас та бүхэнд хүрхийг бидэд зорилоо. Зах зохиос нь ойлголт өгье гэж. Энд дээр нэг 2 юм нэмэхэд. За. Одоо нөхөн сэргээх үйлчлэл Монголд байгаа юу гэж байгаа. Салангад байгаа. Эрүүл мэндийнх нь илүү хөгжсөн. Эрүүл мэндийнх нь илүү хөгжсөн. Тэгээ хөдөлмөрийн нөхөн сэргээл тэгэл нэг бас юмнууд яригдаа явдаг. Одоо хөдөлмөр засалж бэлдээд байгаа шүү дээ. Энийг системтэй болгож хуучлах зайлшгүй шаардлага байдаг байхгүй. Тийм учраас манай нөхдөл одоо цаадгүй хөтөлбөрийн тухай хууль, нөхөн сэргээх бие даамжлах тухай хууль гэдэг хуулиудыг санаасаа явж байгаа гэж харж байгаа. Тэгээд бас нэг зүйлийг залруулах бол болохгүй нөө юу ч яахгүй гэд хэлсэн те юм байхгүй гэд. Гэтэ яг төр засгийн зүгээс нөгөө төсөл хөтөлбөрөд хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны төсөл байгаа шүү дээ те. Тэр төслийн хүрээнд жишээлх юм бол 6 аймагт одоо хөгжлийн төвүүд гэж байгуулагдсан. Тэр төвүүдэд бол бас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насан туршид бас эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх тийм боломжууд бол нэмэгдээд сайжраад явж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ бол нэлээд бас хуулийн хүрээнд дэмжигдээд явж байгаа. Бусад үйлчилгээнүүд бол тодорхой хэмжээнд эхлэн явж байгаа. Бас манай ангаахын их сургуулийн дэргэдэх совилгын сургууль хөдөлмөр засалж энэ гэсэн одоо мэрэгжилтэн бол бэлдээд явж байгаа. Тэгэхээр яг дүгнэлт хэлэхэд ахиц бол байна. Яг цогцороо миний амьдралд өөрчлөлт авчрах үйлчилгээ бол бий болгоход бас бид нар олон зүйлийг хийх, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэдгийг бас төгсгөлд нь дүгнэлт хэлхийг хүсэж байна. Нэвтрүүлэгт маань оролцож санал бодлоо хуваалцсан ч очттой талархал илэрхийлье. Ингээд хүний эрхийн өрөө подкастыг та бүхэнд хүрэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжиж ажиллаа. Та бүхэнд баярлалаа, баяр та.